Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Бид та бүхэндээ ирэх 3-7 хоногийн турш Африкийн хар азар Дидье Дрогбагийн номыг уншиж өгөх болно. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг баасан гараг бүр таны хомир зочлно. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд хөлөмгийн бестселлер нэвтрүүлгийн шив шинхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид бол яг энэ өдрүүдэд, энэ 7 хоногудад бол Дидье Дрогбагийнхаа номыг та бүхэндээ танилцуулж, уншиж өгж байгаа. Мэдээж Балжаа ахтайгаа хамт нэвтрүүлгээ хийгээд явж байгаа. Ингээд өнөөдрийнхөө дугаараар хоёулаа Дидье Дрогбагийн номны төгсгөл хэсгийг бол ярихаар бэлдсэн байгаа те. За ерөнхийдөө бол эхний 2 дугаар дээр манай үзэгч бас үзсэн бол залуу нас, хүүхэд нас, за тэгээд Гингам Марсель, Челси, Мориньо гэсэн одоо хослолтууд явсан ийм сайхан мөчүүд бол байлаа. Одоо хоёулаа 3 дугаар дугаарыг төгсгөлийг мэдээж Шигшээ багтай холбож яриа гэж өнгөрсөн дугаард бол ярьсан тий. За тэгэхээр Шигшээ багийн сонин сахнаас эхлээд яриагаа эхлүүлье да. За ингээд Шигшээ багт бол одоо нөгөө Францын 1-р лигийн Гингам багийн сэлгээний тоглогч байхдаа бол одоо Шигшээ багт 2002 оны намар бол анх дуудагдсан ийм түүхтэй байдаг л да. Тэгээд тэр Шигшээ багт дуудагдгийн учир нь бол одоо тэр Шигшээ багийн бас нэг тэр нэр нөлөө өгөх нэг менежер, тэр бол одоо Дрогбаг бол одоо хүүхэд байхад нь бас тийм мэддэг. Тэр Францын багуудаараа яваад байгааг нь хардаг. Тэгээд тэр Левуа бол тийм багт бол одоо хүүхдийн багт тоглож байхад нь бол одоо бас тэр хажууд нь их ойрхон байсан. Дрогбагэр нь сайн мэддэг байсан юм билээ. Тэгээ ингээд 2002 онд Шигшээ багийн цугларалтанд очиж нэг тоглолт хийж гин нэг 2 нөхөр шиг тоглолт дараалан хийсэн байгааз тэгээ явахт нь ингээд хөлөмгийн холбооноос ингээд ирээд ингээд хурал хийсэн байна л та. За тэгсэн чи тэр хурал дээр ерөөсөө 2006 оны Германд болох дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд Кот d'Ivoire Шигшээ баг түүхэндээ анх удаа дэлхийн аврахад зодоглоно. Та нар гадаадын том клубүүдэд ингэж олуулаад тоглож иж юунаасаа хайгаад байгаа юм бэ? Камеруныхан ингэж олуулаад тоглож ин дэлхийн аврахад явж ин. Сенегал тоглож ин явж ин. Одоо ер нь бидний ээлж болчиход байна. Ган бол одоо ерөөсөө их мундаг байгаа. Одоо ингэж явж магтгүй. Та нарт бол одоо дутах юм бол одоо ерөөсөө байхгүй. Бид нар бол одоо бүхий л нөхцөл байдлыг бол одоо ер нь бүрэн дүүрэн одоо ашиглаж ажиллана. Тэгээд одоо ингэсэн юм байна л да. Итгэл урам зориг өгч тийм. Урам зориг өгсөн. Тэгэхэд Дрогба бол өөртөө бол итгээгүү гэж байгаа. Яагаад гэх юм бол өөрөө гангарч чадаагүй байхад Шигшээд дуудагддаг нэг сонин тохиолдол болсон. Хоёрдугаарт нь юу дэлхийн аврага яриа явуулчихсан юм чинь өмнө нуугаа тэр нэг Азийн үндэстнүүдийн, Африкийн үндэстнүүдийн цомын тэмцээн энтрийг ярихгүй, Африкийн аврагыг ярихгүй, юугээд одоо дээгүр ингээд бүр тэнгэрийн юм яриад оноо ингээд Дрогба бол гайхаж ирсэн юм билээ. Тэгээд ер нь тэр үед бол одоо Жанасын энэ Кот d'Ivoire-ын хувьд бол одоо иргэний дайн болсон. Кот d'Ivoire-оор дундуураа бол одоо 2 салсан. Босгочд бол одоо нэг хэсгийг эзэлсэн. Хойд хэсгийн чи одоо засгийн газар мэдлэлтэй байлгаж ирсэн байдаг үлээ. Өмнөд хэсгийг нь бол одоо босгочд ингээд эзлээд авчихсан, ингээд өөрийнхөө хяналтанд байлгачихсан. Ерөөсөө ингээд төмрийн утаа бол одоо амар байсан. Тэгээд нөгөө Африкийн цомд оролцох эрхийн төлөө тоглолтонд ерөөсөө тоглоход бол одоо маш хүнд хэцүү байсан. Бөөн дайнд ажин тий. Бөөн дайнд ажинтай. Тэгээд Кот d'Ivoire-ын хөлбөмбөгчд бол ерөөсөө амар тийм хуваа бодсон. Шигшээ багтаа итгэдэггүй. Ерөөсөө ийм л улсууд бол одоо байсан. Бие нөөсөн. За бид нар ч ямар явах юм биш дээ гэсэн царайтай. Ийм улсууд бол одоо байсан байжээ. Тэгэнгүүт ингээд Дидье Дрогба ингээд үзээд ээжиг нь явсаар байгаад ер нь овоо болоод иржгийн шүү ер нь. Нөгөөдөх чинь тэр хооронд 4 онд Челси Мелси ирээд ингээд мундаг болоод тэр чинь 2 онд Шигшээ багийнхан хурал хийхэд тэр буланд сууж исэн жоохон нөгөө жижигхэн сэтгэхүйтэй нөхөр чинь 3-4 онд Марселдаа сайн тоглоод 4-өөс Челсид ирээд ингээд томроод ирэнгүүт чи юу нөгөө Гингамын сэтгэхүй байхгүй болоод ирж байгаа штэ. Тэгэлгүй яах вэ? Тэгсэн чинь бүр ингээд мундаг болж гэн хожил авал дэлхийн аврагад явчихаар болсон байгаа. Бараг 3 тойргийн өмнө. За тэгэнгүүт ерөөсөө лив гэдэг нэг багта давхиж очиод тэнцчих гинэ. Тэгсэн чинь ард нь явж исэн Камерун хөөгөө ороод ирж гин хожлоо аваад
Уг нь тэднийхийг хоцсон бол бүр 2006 оны дэлхийн аваргад Бат явчих гээд байхгүй. Тэгсэн чинь өөрийнхөө нийслэлд Аргентин Камерунтайгаа үзэхээр болж гинэ. Нөгөө гол дайсантайгаа. Тэнцгэл юм бол бас явах гээд байдаг. Аргентиныг Камеруныг хоноо алдуулаад ингээл явах гээд байдаг. Тэгсэн чинь нэг өдөр Шгшөөгийн бэлтгэл хийгээд ингээ байжсэн чинь Жозе Мауриньо уцч гин шүү. Дондонгоос. За тэдний сонин сайхан юу байна нэ тэр одоо өстө жинхэнэ Америксэн тулаандаа орох гээд байна уу чи чинь одоо яаж ин одоо тэгээ сэтгэл санаад ажгүй байснаа нэ дараа би хаа сайн бис гал ингэж гинэ. Тэгснэ уг нь одоо очмоор л байх наам чинь ч одоо ерөөсөө дайнд ажинтай ста айгүй ядаргаатай байна гэх шивдэ гээл тэгэнгүүт нь та юу яриад байгаа юм бэ? Тийм бол ерөөсөө байхгүй штэ. Энд амар тайван байгаа. Та босс хүртэл хэлээрээ Абрамовичийг хэлж байгаа. Ирж манай тоглолтыг үзэрэй гэж та босс хэлээрэй гэл ингэсэн юм байна л да. Тэгсэн чинь л ерөөсөө юу яасан бэ? Гэвгэн төлөөсөө бараг л Абижан хотын дээгүүрэл нэг онгоцтой квадрат орж гин. Нисэх буудлын дээр буугаадах гин утсан дуурж гин. Тэгсэн чинь Абрамович Морины хоёр өрөөд ирсэн гэж шүү дээ. Тэгээ Коттегорын нийслэлд тэгэл ерөөсөө тэр цэнгэлт хүрээлэн ч өглөөнөөс ахуулаад дүүрч хийсэн гин ороо тоглолтог эхлэхдээ ерөөсөө тэр Африкийн тэр амар халуун нар жаахан гудайлгаж байгаа л тоглосон юм байгаа үз. Тэгэл тоглолт эхлэхдээ ерөөсөө цэнгэлт даяарал номер 11 багийн ахлагч Дидье Дрогбагийн дасгалжуулагч Жозе Мауриньо болон Челсигийн эзэн Роман Абрамович бидний тоглолтыг үзэж байна гэж цэнгэлт даяар зарласан чил зүгээр тэр цэнгэлт нуух төгсөн гэж ч өгчөн дэмжигчд нь ашигч чам. Тэгсэн чинь нөгөө Дрогбач нь үдсээр байгаад 2 гол хийцэн тууж явсан чинь зааны ясын Коттеорын хинэггүй хамгаалагчдаас болж 3-ыг алдаад 50 үлчиж гинэ. За ингээд өстө байдал хүндрээд нөгөө ард нь явсан Камерун чинь дээр нь гараад ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь Камерун Египттэй тоглосон заа юу. За. Юу Коттеорын юутай тоглоно. Судантай тоглоно. Камерун тэнд оноо алдаад Коттеор хожих юм бол Камерун тэнд Египтийг хожих юм бол тэгэл дуусаа. Ерөөс тэгэл тас хамааралтай болчиход байгаа тийм Камерунаас хамааралтай. Хүний гарт орцсон. Тийм хүний гарт орцсон яг зөв. Яг үнэ ингээд үзээ өвччих гинэ. Тэгээд Суданд очиж гин Суданд очиход 10 сургуулах нь очсон гэж шүү дээ. Бус нь хаяа явсан. Би бол энэ хаяа явсан нөхрийг үү шүү дээ. Яа төрөө болов гэж бодож байгаа. Би хөвдөө. Яг үнэ. За. Одоо өнөөгийн од тоглогч энэ төр гэж бичээд байгаа байхгүй. Тэгэхээр яа төрөө юм уу гэж боддог. Тийм байна тий. Тэгсэн чинь тэгээд тэнд одоо зүгээр яах вэ? Архивын хөвөл яг хин тоглосон гэдэг нь байх л да. Би энэ номыг уншичаал тэгжил зүгээр бодсон. Тэгсэн чинь юу яадах юм байна? Амгалан байна. За. Тэнд очиж үзээ явчихсан чинь 3-1 харьцаатаагаар нэг юм Суданаа хожиж нэг юм хожиж гинэ. Дрогба өөрийгөө яаж хийсэн мэснэч мэдэхгүй гэж байгаа. Тэгээ нэг юм хожиж гинэ. Тэгсэн чинь Коттеорыг хаач явсан дагаад явж идэг нэг нөхөр ховцсоолох хөрөнд хашгираа шагаа ороод ирж байгаа. За 2 минут гэл. Камеруны тоглолт. Яасан юу болж юм гэсэн чи Камерун тэнцэж байна 2 минут гэл. Тэгэл тэнд одоо нэг юм ингээ Франц руу ирээд исэн юм шиг байгаа. Тэгээд одоо тий тэр Францд бол бүх мэдээлэл байгаа даа шүү дээ тий. Интернетээр Францд Суданд ямар юм интернет байх юм бэ? Түүч мэдэхгүй сууж байгаа шүү нэг үйл чинь. Тэгээ ингээ байжсэн чинь 11 метрийн доргуулын зохиол тэгэл хашгираа явчих. Яа Камерун зохихоор болчихсон. Нөгөө Ган ургуу хоёр шиг цаг дуусчих. Тийм байна. Тэгсэн чинь Дрогба ерөөсөө шууд гараал алхмаар санагдсан чинь тэнд Дидье Закора гэдэг тэр чинь маэстро гэдэг юм байна. Хамгийн мундаг нь гэдэг юм байна. Тэгсэн чинь нөгөө тэгсэн юу тэгсэн чинь кола төрөөд эндээс хасарж босч ирсэн аа бүгдээрээ залбирээ л да гээл хөрөх гээл баг одоо өвдөглөө суусан юм уу тонгоогоол тэгэл залбираал ерөөсөө тэгэл тэнд залбирж исэн чинь нөгөө уцаар ярьж байгаа нөхөр чинь тест алдчихлаа штэ 11 гэдэг Камерун 11 алдсан гэж. Камерун 11 алдсан 11 метрийн дургуулсан цогцолтоо. Цаг дуусахад одоо ерөөсөө нөгөө 2 минут байсан чинь одоо тэгээ баг нөгөөдгөө дууссан шүглэн дуурдгоо ингээл байж исэн чинь шүгэл дугарлаа бид нар дэлхийн аваргад явахаар боллоо гэж орлон болж гин Дрогба бол ерөөсө түүхэндээ тэгж хурдангүй үзээгүй гэж байгаа. Тэрнийг урдчлах хөрөн нэг 20 метрийн цаана Франц мэрэгжилтэн Анри Мишель гэдэг
тэр байжсэн Анри Мишель рүү хар урдаараа гүйж очиод таныг биднийг одоо ингээд дэлхийн аврагад явуулсан чин сэтгэлээсээ талархаж байна ингээл. Юусоо тэгж дэлхийн аврагад явахдаа бол тим вариантнаас бол явсан юм билээ шүү дээ. За үнэхээр ёстой мэдхгүй гоё вариантнаас явсан юм тийм. Ийм вариантнаас явсан заяа. За ингээд дэлхийн аврагад байна шүү дээ тийм. Дэлхийн аврагад очсон. Дэлхийн аврагад очиход бол ерөөсө Дидье Дрогбагийн бэлтгэлийг бол ерөөсө шал өвчтөө солиотой бэлтгэл хийдэг байсан гэж. Тэр нэг туслах засгалжуулагч нь. Дрогбаг ерөөсө 200 м, 300 м, 400 м-т гүйлгээл. Манай хүн урд хэлгээ. Манай хүн уурлаад байдаг. Би ийм бэлтгэл иймэргүй байна. Би бол үнэхээр Премьер Лигэд сая бол ганган байсан. Надад одоо ийм бэлтгэл хэрэггүй гэдэг ингээд. Яг дэлхийн авраг эхлээл тасгээл шүгэл дуурсан Дрогба бол ерөөсө зүгээр талбай дээр арай хийж хөлөө зөөж явж исэн. Бэлтгэл нь унтсан тийм. Дэлхийн авраг тийм. Яг нөгөө цөмөрчл унц цөмөрч. Тэгсэн чинь тэр чин Дрогба ингэж ütсэн байгаа. Наад тэр чин. Дэлхийн авраг шалгаруулах тэмцээн гэдэг бол ерөөсөө хүн бүхний хүсэн хүлээсэн аз жаргал баяр баясгаланд мөч байдаг. Минийхаар бол хамгийн харуулслын дахиж эргэж бодмооргүй өдрүүд байсан. Мартмаар. Анх удаа зааны ясан эргийг дэлхийн аврагад орууллаа. Энэ чинь баярламаар шүү дээ, тийм үү дээ. Эхний тоглолтод Аргентины 2-1-ээр хожигдоход Дрогба гол хийлээ. Зааны Ясергийн түүхэнд анхны гол. 2 хуудас аваад Сербийн багтаа хийхэд тоглоогүй. Би Сербийн багтаа хийсэн тоглолтыг тайлбарлаж ирсэн, шинэхэн тайлбарлагч байсан. Би бол ингэж хэлдэг тэрийг. Дрогба ингээд ууж исэн усаа нөгөө хамгийн сүүлд нөгөө Аруна Диндан үлээ Бонавентура Калон үлээ 11-ээс цохиж гол хийгээ, гол хийгээд ингээ ирэхэд Дрогба ингээд нөгөө цэвэр усыг ингээд толгой дээр нь асгаад байдаг байхгүй. Нөгөө тойроод бүжгэлж байгаа. Тэгэхээр би дараг хөлбөмбөгийн бурхан тэнгэр Дидье Дрогба аршин усаар 10 айлж байна энэ төр гэж ярьдаг байхгүй. Тэрийг бол би айгүй сайн сандгийн. Тэгээд Дрогба тэр 3 дахь тоглолтыг нэг ногоо мактай эндээ бас нэг пассаг зүүцээ одоо бүр нүдэн дарагдаад байна. Тэр сэлгээний сууд юу чих мөнгө тэр утсан байсан юм байлгүй. Тэг юм хүзүү өвчтэй юу зүүцээ тэр чинь сүртэй. Тэгэл ерөөсөө шигшигээс болий гэж утсан гэж. За болий. Тэгсэн чинь тэнд ерөөсөө ямар алдаад утгадал байсан гэхээр ерөөсөө хуваа хийчихсэн. Хинж дасгалжуулагч үгэнд ороогүй. Үгэнд орсон бол бид нар дэлхийн авраг авах зэндааны тоглогч нар байсан. Германд очиод тоглосон чинь бүгд өөрөөгөөрөө тоглоод бүгд ерөөсөө дэлхийд өөрийгөө гоё байна гэдгээ харуулах гал өөрийгөө гоё гээд Африк хүнийл зан шүү дээ. Африк хүнийл зан сахлахгүй зан. Би яг Ган Итали хоёр тоглож байхад би бас хэлдэг байхгүй. Оросын засгалжуулагч Спартакийн Араман Олег Араманцев хэлдэг байхгүй. 2 Африктай ажилласнаас 20 Оростой ажилласан хамаагүй дээр юм бэ. Эдгээр чи ёстой бүтэхгүй улс уу. Одоо эдгээр ухамсартай болж байгаа л доо. Түүнээс яг тэр үед ерөөсөө Африксан гаргасан гэж. Дасгалжуулагч ингэрээ тэгэнгүүт тэгээд гүлийд сууж яснаа. Талбай дээр гарч ирэнгүүтээ өөрөөрийнхөө хуурж мураа хоорондоо хэрэлж мөрлөө. Чи надад өгөхгүй яасан маш. Тэгсэн чи яа төрөөтэй хэрэлж байгаа зураг мургийг ингэж тавьж юмаваад нөгөөд бол чинь тэгэнгүүт яа төрөө их педисэн юм шиг байгаа юм тийм. Ерөөсөө одоо цаад чинь шал өөр болчихсон байгаа юм шиг шүү дээ. Түүнээс тэр үедээ ер нь яа төрөгийн хараа намтрыг харж байхад Украиний металлистд тоглож исэн юм билээ шүү дээ. Металлургч үлээ сураггүй баг яа төрөгийг олж ирсэн юм билээ шүү дээ. Уг нь Европ тийм. Тэгээд тэр үед ч таарсан юм уу яа нэг ингээл нэг өөрийгөө харуулчих гал ингээл үдсэн юм байна л та. Тэнгүү тэгээ яа та муудалцж байгаа. Дрогба багийн ахлагчийн өөр шаардлага тавьдаг байсан гэж байна. Үгүй чи ингэж далчханахаа болоо те. Тэгээд ингээд тэгээ ерөөсөө за болий. Ерөөсөө шигшээ тоглохоо болий. Шигшээ болий. Гэр орныхон тоогоо яриад ингээд тохироод ерөөсөө бүр ингээд яг аман тийм зодог тайллаа гэсэн шийдвэрийг дотроо гаргачаад 2006 оны 100 тэгээ үежсэн чинь Зааны Ясергийн хөлбөмбөгийн холбооны удирдлага хинчих нь тэр нь тэгээд нэг юм утас ширээмсээр Дрогбатай капитантайгаа холбогдсон юм байна л да. За юу болж байна? Одоо ингээ намрын цикл дахиад эхлэе шүү дээ. Хөлбөмбөгийн амьдрал дуусаагүй шүү дээ. Гүйгүй болий. Би ерөөсө болохоор болсон. Би одоо ерөөсө үгүй гэж бодож байна. Надад бол ерөөсө үнэндээ хэрэг алгаа. Би амар олон хүний атаархтлыг төрүүллээ те. Амар рекламд тоглонгууд энэ нэг хажууд нь цуг явсан балаанууд нь атаархаад янз бүрээр ярьж мараад нөгөөх нь Дрогбад нэг эвгүй сэтгэл энэ төрсөн гинэ. Тэнгүүд ерөөсө болио. Тэгсэн чинь яалаа гэж дээ. Та нар энэ баг ерөөсө болж болохгүй. 10 оны дэлхийн аврагад үзье. Тэр бол алдаан дээр бүгдээрээ ингэя. Бидний дундаж нас энэ байна.
Африкийн цомд төрүүлье. Дараа нь дэлхийн аваргад шүггийн 4-т үлдье. Чилийн гэх юм бол яах юм бэ? Капитан ийм муухай өөдгүү сэтгэлтэй байж болохгүй шүү дээ. Юу гэж няцаад байгаа юм бэ? Юу гэж буцаад байгаа юм бэ? Ёстой тэр ерөнхийлөгч айгүй гоё ярьсан гэж байна. Тэгэнгүүт за ингээд тэгээ дээр нь чи наашаа ирээ. Нөгөө өмнөд хойдгээд умардгээд хоёр хуваагдсан байсан улс чинь нэг болж байна. Чи ирж ерөнхийлөгчтэй цуг энэ хотуудаараа явж одоо тэр ерөөсөө хөлөмгөөл харж баясдаг тэр ард түмэн бусад юм бол ерөөсөө уутгар гунгийн байдалтай байсан. Чи ирж энд бол одоо ерөөсөө одоо ёстой нөгөө олон нүүби нөгөө загалмаа хэлсэн юу муу ч үлээ илч мэлч чилүү. Тим цол мол юу яага чи ирээд ингээд энэ хот мотуудаар ингээ яваа. Чи энэ ард түмнийг энэ зун дэлхийн аваргад оруулж үнэхээр баяр баясгалантай байлгасаа. Чиний ачаар одоо нөгөө 3-5 жил нөгөө иргэний дайнд нэрвэгдсэн орн чинь одоо ингээд нэг дайны төмрийн утаа одоо арилж байна. Тэгэнгүүт Драгба ерөөсөө сайн үйлсд бол одоо хүчин зүтгийгээд ерөөсөө тэгэл заац эх орноосоо урваад яах вэ? Яг энэ хүнд хэцүү үед нь би тосоолъё гэд. Тэгэл явж очиод тэр ерөнхийлөгчтэйгээ тэр хотод мотуудаар яваал одоо манайхан нэг мундаг тамирчин нэг манайхан бол нэг сонгуульд явдсан шүү дээ дагаж тийм ээ. Нэг хэдэн бөхчүүд дагуулаад явхараа л нэг өөрийгөө мундаг нэг дэвшиж ойлгодог шүү дээ тийм ээ. Хэдэн дууч дагуулаад энэ тэр яг тэрэнд бол нэг тийм юм болсон юм байна. Байгаль мөрийн хөтөлбөрөөр танилцуулаа. Одоо өстой янз бүрийн гоё болно тийм ээ. Дайны улан мөрийг хурдан түргэн арилгана гээл Драгба тэнд сургууль имлэг тусламж үзүүлээл засвар масварын газ шийлгээл бас ингээл бас нэг найз нөхөд хөлөн бөхчтэй ингэж уриал энэ тухайгаа бол зүгээр товчхон бичсэн байт юм байлээ. Тэгээд үргэлжлүүлээ шгшээ гэж тоглохоор болоод сая энэ зун чинь сая л нэг авраг боллоо шүү дээ Африкийн. Тэгвэл сая 2014 оны дэлхийн аварга тий. Сая 2014 оны дэлхийн аваргад бол бүтлгүүтэй дэлхийн аваргаас хэсгээс гарч чадаагүй. 10 онд яачдаг үлээ. 10 онд ч ороогүй санагдаад ах юм. Тэгээд Африкийн цомд бол өстө дандаа бүтлгүүтэд шигшээ тоглолт болгонд шигшээ дээр мань хүн чинь өөрөө нэг 11 алдсан бүү. Тий. 11 алдаад пенальт цогсон чи заамбад хожигдчихдаг байхгүй. Тэр нь одоо 9 оны Африкийн аварга бол таах. Ерөөсө 3 удаа ямарч байсан шигшээ тоглолт хожигдоод сая харин 2015 он сая өвөл 1 сард Гантагаа торгуулийн зохиод нэг арай гэж нэг яа түрэн байсан яа түрэн Вилфред Бони байсан мань байгаагүй. Дрогба бол зодог тайлцсан байсан учраас дууссан. 2010 оны дэлхийн аваргад чинь харин яалаа да. Ямар ч байсан л нэг тийм зүйл болсон санагдаад байна. За тэгээд хариулагч нар сайн мэдчих واخ. За тэгээд Дидье Дрогбагийн одоо намтар ном бол үнэхээр гайхалтай үргэлж байна. Энэ дээр бас нэг сонирхолтой юу байна л да болж байгаа. Манчестер Юнайтед Криштиану Роналдог ангарч явах үед Челсид бол Дрогба яг энэ хоёр нэг үйлрэл 1-2 үйлрэл бие бинийгээ хурцлж явж исэн. Тэгээ түүний талаар бол тэгж бичсэн байна. Португал залуу намайг гол оруулах болгонд л тэр гол оруулаад байсан. Миний уурыг хүргэж байсан гинэ. Тэгээд тэр өөрийн тоглолтоо улам сайжруулсаар байсан. Манчестер Юнайтед Роналдо хэдэн оноо авчирсныг би л тоолж чадахгүй гэж байна. Тэгээд бид хоёрын тоглолтын хэв маяг өөр гэж байна. Роналдо бол хамгаалагчдыг тоосондоо орхиж довтолж чаддаг гайхалтай тоглогч бол түүний хурд нь бол үнэхээр гайхалтай. Харин миний хувьд бол ерөнхийдөө байрлалаа зөв эзлээд гол оруулах мэдрэмж талбайг харах мэдрэмж маань түшгэлдэг гэсэн ийм зүйлийг бол хэлсэн байна. Тэгээд хамгийн гол нь бит хоёр хоёулаа шийдэмгий хизээш бууж өгдөггүй гэж Роналдогийн талаар бол бас гоё зүйлийг бол бичсэн бас сайн нүдэн тусч байна. Тэгээд Драгбаш ерөөсөө ингэдэг бас нэг ийм унган зантай юм. За том тоглолтод зарим тоглогч нар нэг бэмбэгнээд гавдггүй шүү дээ тийм ээ. Манай үжирээс том тоглолт гэхээр л ерөөсдөр бие бэлдэж байгаа энэ шал өөрөө болоо явчихдаг тийм. Онцлогтой гэж нэрвэс. Сэтгэл зүйн бэлтгэл асар өндөр шүү дээ тий. Том тоглолтод л ерөөсөө бүр хангардаг. Тэгэл ер нь Дрогбагийн талаар дурсамжуудыг бодож байхад дандаа л том багуудын хаалганд голцсон байдаг шүү дээ. Барселона, Манчестер Юнайтед, Сити, Арсенал, одоо Ливерпул юу гэдгийг бүгднгийнх нь хаалганд дандаа л Дрогбаг гол оруулсан. Баерн Мюнхний хаалганд хүртэл гол оруулсан. Хамгийн сүүлд тэр 2012 оны аваргуулын лигийн финал дээр хүртэл торгуулийн цохол зогсож байгааг нь хараа л да тий. Зүгээр зөөлхөн болнор нь шидэж байгаас. Тэгэхээр тим цохилтыг бол ер нь хэр оргийн тоглогч хийхгүй шүү. Хаалган дээр Мануэль Нойер зогсож байхад тэгэхээр зүгээр гүүж ирээд хөнхөө твэгдээд зөөлхөө зохиод хийчихээд тэр бол сэтгэл зүйн асар том чадвар л гэж би болооддаг тэгээд. Одоо Баерн Мюнхний хаалганд одоо яг энэ ард харагдаад байгаа гол шиг булангаас цохингууд нь давуусчгүй жишээл тэгэл
ганцхан дагуулаад хүсэж байгаа шүү дээ. Тийм. Үнэхээр гайхалтай. Мөргөлт бол одоо нэрээ. Өөр одоо тэгээд Дрогбагийн тухай бол одоо миний санаж байгаа бол одоо ийм байна. Одоо манай хөлбөмбөг сонирхогчдод номыг авч уншаад одоо саяны манай амгалангийн олж хардаг шиг тийм Криштиано Роналдотой өөрийгөө зүүрлсэн барьсан ийм юмнуудыг бол одоо унших тийм боломж бололцоотой л доо. Тий, одоо энэ бүх номын дэлгүүрүүдээр Дидье Дрогба миний намтар нэртэй ном маань зарагдаж байгаа. Тэгээд ер нь бол одоо бүх зүйл хөгжөөд те одоо өстө бүх төрлийн ном гардаг болсон байна. Сэр Алекс Фергюсны номыг бит хоёр анх хэвлэгдээчгүй байхад нь одоо ярьж яасан бол одоо ингээд зарагдаад хүмүүс гар дээр авцсан байна. Дидье Дрогбагийн ном бэлэн байна. Та бүхэн тэгээд ном уншина гэдэг бол бас хүнд их гой төлөвшөл өгдөг, үгийн баялагтай болгодог, ядаж зөв бичдэг болгодог те. Тийм болохоор ном их уншаарай гэж залуустаа бас зөвлөмөр байна. Тэгээд Дидье Дрогбагийн миний намтар хөлбөмбөгийн бестселлер 3 дугаар та бүхэндээ хүрэлээ. Энэ түрээд нэвтрүүлгээ өндөрлөхүүдээ те. За, Балжаахын хувьд одоо хавар болж байна, шийдвэрлэх мөч төхөж байна. Аврагуудын лиг төгсгөлийн шатандаа, Премьер лиг төгсгөлийн шатандаа орж ирлээ. Ерөнхийдөө аврагуудын лиг болон Английн Премьер лигт аль аль багт төрүүлэх талаар таамагаа дэвшүүлээд тэгээд хоёулаа дараагийн ном ер нь ямар байх талаар ярилцчаад нэвтрүүлгээд дуусгах уу да. Би бол одоо бодоод байгаа шүү дээ. За, энэ жилийн би ерөөсө чи битгаар намар Премьер лиг эхлэхтэл чи надаас ус тэгсэн. хэндрүүлэх байл гэсэн. Тэр нэвтрүүлгийг бас үе одоо гоё тавьж яана. Хэндрүүлэх байл гэсэн. Би бол аврагын бүрэлдэхүүнээ хадгалж байгаа Сити нэн дэргүүнд үзнэ. Араас нь 2 дахь удирдалтайгаа золгож байгаа Жозе Мориногийн баг үзнэ. За бусд нь үцэхгүй байл гэж би арга тэгсэн. Шууд л тэгж хэлсэн тийм. Бусд нь дургуй цайлууд бодвол тэгээд одоо нөхцөл байдал ямар яг ерөөсөө л одоо тодорхой. За аврагуудын лигд бол одоо ерөөсөө аргагүй бас нэг зангарахтай юм болохоор энэ Реал, Барса хоёр юунаас гарч ирнэ. Эднийхээс ингээд нэг Челсийн одоо Английн Байерн нэг амар юм тэнд одоо ерөөсөө одоо зүгээр өчигдөр тэгээд бас Балжаах сая бидэнтэй ярьж илаа. Реал Мадридын тоглолтыг өнгөрсөн 7 хоногудад тайлбарлаж явахдаа тий бас нэлээд барьцаалдчихсан сураг байсан нөгөө Шальке Реал Мадрид хоёрыг тайлбарлаа. Би тэр тайлбарт чи орохдоо тоомжиргүй орохгүй юу? Би чи тодорхой тоглолт хийж орсон. Тэглэгүүд Шалкегийн талбай дээр нь чи 2 дэгээр очсон. Статистик харахаар ерөөсөө дандаа л хожиж идэг. Нодлон яг энэ шатанд 6-1-ээр хожсон. Тэгээд Сантьяго Бернабеуда үзээ явдаг юм да. Би чи намдаа бас Шалкег дэмжих маягтай. Ааха. Дэмжиж гоё тоглолт. Гоё тоглолт яг нь болоосоо бас яг тэр шин дунд үздэггүй маа гэхэд давталтаар явж хахад манай үзэгчид суугч болж явж байгаад бас хүү үзээ суучий гэд Шалке нэхлээд 3 мурыг оруулчихвал гоё шүү дээ. Тийм яг үнэн шүү дээ. Угаа тэгээ хөөж сүулдэгч бүр балгадаг шүү дээ. Шалке бол төрүүлэх баг биш үү байхгүй юу? Гай болох баг багтай тий. Яг үнэ. Яг гай болох ч гэдэг нь өгдөг чинь. Шалке Барсагийн тоглолтоор шүвгийн дөрөвдөр ингэхээр энийг хүн үздэггүй байхгүй юу? Барсагийн фэнүүд л үздэг юм. Тэгээ нөгөө өрсөлдөгчийн Шалке болохоор онцгой болоо явчихсан. Барсаар Реал хоёр тулжээ гэх юм бол Монгол унтахгүй шүү. Дэлхийн унтахгүй. Дэлхийн унтахгүй. Би тэрийгэ бодож байгаа байхгүй. Яана энэ Шалке гэж очих юм шиг байна. Юу тооны харьцаа 4-3 болоо явчихсан. Аха. Тэгсэн чинь нөгөө нэг багийн ахлагч хөөдөс гэдэг нөхөрчин өстө нэр юу 5 шугам дээрээс нэг тэнж явсан бөмбөгийг хаалгаар баста маа авдаггүй шүү. Ёо. За ингээл дуусах юм байжтэй гэж бодсон чи ашгүй нэг юм тэр цохилтон ч болж өгсөнгөө. Энээр хөлбөмбөг нэрээ барьцгүй. Яасан муухай барьцгүй байна. Дөрвийг хийлгээд ахтаа яах вэ Реал Мадрид нэрээ. Талбай дээрээ тий. Талбай дээрээ. Ёо 5-3 болсон бол тэгэл дуусаа шүү. Тэгэл конец. За нэг иймэрхүү сонирхолтой яриа бол манай одоо хөлбөмбөгийн тайлбарлагч нарын дунд тэгээд хөгжөөнд дэмжлэний дунд бол байнга гарч байгаа ерөөсөө бид хоёр тэрний бас нэг хэсгийг та бүхэнд яриад өнгөрлөө. Ингээд Дидье Дрогбагийн номоор SBS телевиз та бүхэндээ хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгээр аялууллаа. 3 дугаар гуруула та бүхэнд таалагдсан гэдэгт гүнээ ихтэй байна. Балжаахтаа маш их баярлалаа. Хоёул тэгээд дараагийн номоор ер нь танд ямар төлөв? Одоо ер нь ерөөсөө урд нь урдчилж ярих ерөөсөө боломж олцсон алга байна. Одоо нэг нь айгүй бол маргааш нөгөөдх нь орчуулга гараад ирэх юм уу? Манай орчуулагч баяраа надад нэг перлог өгсөн. Нэрээ тэгсэн. Тийм перлог зүгээр ном нь хэвлэлтэнд гараагүй орчуулад бэлэн болгоцсон манай SBS орчуулагч баяраа Италийн Serie A хэдэн жил тайлбарлсан залуу. Перлогийн номон дээр би тэр перлогийг харъя вэз. За хамтдаа. Тийм тэгвэл бас нэг тийм 1 2 дугаар бас Италийн хөгжин дэмжигч нар зөндөөл байгаа.
Тэгэд нэг хүний номон дээрээс өөр хүний тухай юу гэж өччих вэ тэр гэдгийг чинь мэдчих явахд сайхан шүү дээ. Тийм биз дээ. Лампардыг уншснаар би Рио Фердинанд энтри чинь Лампардын аав нь гаргаж ирсэн юм байна. Аав нь ингэж ийсэн юм байна, тэгж ийсэн юм байна гэдэг ингээд мэдээд. Драгбагийн хувьд бол тэгэл Драгбаг хөлөн бөгчин болгосон хүн бол аавынх нь ах нь, аавгах нь таруухан багуудаар тоглодог тийм хүн. За тэгэхээр бол ямар ч байсан манай хөлбөмбөгийн бестселлер үргэлжилдгээрээ үргэлжлэх чухам ямар номоор үргэлжлэх вэ гэдгийг цаг хугацаа бидэнд харуулах нэ. Ингээд хамт байсан бүх үзэгчдэд баярлалаа. Та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Ном уншаад илүү их мэдлэгтэй, илүү амьдралаа аз жаргалтай сайхан байлгаарай гэж хүсье өрөөж байна. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Бид та бүхэндээ ирэх 3-7 хоногийн турш Африкийн хар азраг Дидье Дрогбагийн номыг уншиж өгөх болно. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг Баасан гараг бүр таны хомир зочлно.